Хамтдаа Матай номын 21-р бүлгийн 18-аас 22 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Библийн 1111-р хуудсан дээр байна. 1111 Матай номын 21-р бүлгийн 18-аас 22 дугаар ишлэлийг хамтдаа харъя. За би эндээс хийсний үгийг чангаар дуудъя. Өглөө хот руу буцах үед тэр өлсчээ. Тэгээд замын хажуудах инжирийн ганц модыг хараад очтол навчнаас нь өөр юу ч олсонгүй. Иесус тэр модонд чамд үр жимс хизээч бүү урга гэхэд тэр даруй инжирийн мод ухаарч шавнар нь үүнийг хараад мэл гайхаж энэ инжирийн мод яаж ийм хурдан ухаар вэ гэцгээв. Иесус тэдэнд хариулсан үннээр би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжирийн модонд тохиолдсныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл дээш өргөдөж тэнгист хаягд гэж хэлэхэд энэ биелэх болно. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирanгүй түүнийгээ хүлээн авах болно. Амен. За хэдүүлээ айгүй сонин Библийн нэг сонин хэсэг уншчихлаа те. Юу ч болоод байгаа. Яагаад ч ямар ч зоригтой юм гээд байгаа. Энэ хоёр параграфын дараа бас нэг түүх гарч байгаа. Хоёр хүүтэй нэгэн хүний тухай гарч байгаа. Тэгээд хоёр хүүтэй нэг аав хүүхдүүдтэй юу гэж хэлсэн бэ? Эхнийхээ хүүхдэд юу гэж хэлсэн бэ гэхээр хөөмөн те чи талбайд гарч ажиллаараа гэж хэлсэн. Тэгээд энэ үгийг сонссон хүн үгүй би ажиллахгүй гэд аавдаа тэгж хэлсэн байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа те би аавдаа буруу зүйл хэлсэн байна. Эцгийнхаа тариан талбайд гарч ажиллах нь те бас миний ч гэсэн үүрэг штэ гэж бодсон. Тэг гимшээд тэр талбай дээр гарч ажилласан баг эхнийх нь хүүхд. Энэ хоёр дахь хүүхд нь аавдаа юу гэж хэлсэн бэ гэхээр за аваа би гарч ажиллая гэж хэлсэн. Гэхдээ харамсалтай тэр хүүхд гарч ажиллаагүй. Энэ хоёр хүүхдийн аль нь зөв юм хийсэн бэ гэж Иесус эргэн тойронд байсан хүмүүсээс асуусан. Та аль нь ер нь зөв, аль нь сайн, аль нь эцгийнхаа үгэнд дуулууртай байсан гэж та бодож байна. Нэгтгэнэ. Хоёр дахь нь юм шиг санагдахгүй нь. Энд итгэлийн тухай ярьж. Харин итгэлийн тухай юм ярьж. Эхний хүүхэд бол те үгүй гэж хэлсэн ч гэсэн итгэлээрээ тэр үйлдэлийг хийсэн мөн. Итгэл бол заавал ч үйлдэл шаарддаг байхгүй. Итгэл зүгээр дан би тэнд итгэж байна гэд хөдөлдөггүй зүйлийг итгэл гэдэггүй. Итгэл гэдэг бол би тэнд итгэж байна гэчихэд тэрнийхээ дагуу үйлдэж байгаа тэр амьдралыг өөр итгэлийн амьдрал гэдэг. Харин аавда хоёр дахь хүүхэд нь те тэгээ аваа. Аюу гой уриалгахын хийсэн ч гэсэн тэр үйлдэл гаргаагүй. Тийм ч учраас тэр бурхан аавынхаа үгэнд дуулууртай байгаагүй гэж. Энэ хоёр хүүхдээр дамжуулаад харь үндэстэн болон эдэчүүдийг Иесус эзэн хэлсэн байна. Яг энэ инжирийн модны энэ тухайд ч гэсэн бас энэ тухай ярьсан байна. Тэр Иесус Иерусалим руу орж ирсэн тийм үү? Иесус сайн мэдээ тараагаад явж байхдаа юу гэж ярьдаг байсан бэ гэхээр би эхлээд өөрийнхөндөө сайн мэдээ тараах хэрэгтэй. Би эхлээд Бурхны хүүхдүүдэд буюу Бурхны сонгосон ард түмэнд эхлээд би хүрэх хэрэгтэй гэж хэлсэн. Дараа нь харин үндэстэн. Юуны түрүүнд би эдэчүүдэд хүрэх хэрэгтэй. Иесусийн дуудлага бол харин үндэстэнд байгаагүй. Харин түүний шавнар харин үндэстэнд байсан. Бурхан ингэж л сонгосон. Тэгээ Иесусийн 3 жилийн үйлчлэл 90 эвдэчүүдэд үйлчлсээр гал таарсан шүү дээ. За ганц нэг самар мамар те хот суудуудаар орсныг гэж тооцвол. Тэгээ харин Иесус тэгт энэ дунд юу гэж хэлжсэн бэхээр та нар эзнийг хүлээж авахгүй байгаа учраас энэ үг харин үндэстэнд очих болно гэж хэлсэн. Иесус эзэн Иерусалим руу орж ирсэн. Тэгээд бид нар мэдэн те түүнийг хаан гэж хүлээж авсан. Та бол хосооно. Та бол миний амьдралын аврагч байна гэдэг. Яг хаан гэдэг утгаар нь хүндэлж дээлээ тавьж өгсөн. Би танд бүрэн захируулмаар байна. Та намайг бүрэн захираач. Би бол таны албат. Хүлээмжшүүлсэн байдаг. За үүний дараа Иесус эзэнтэй Матай ном, Марк ном дээр бол энэ түүх сүмийг цэвэрлсэн түүх энэ түүхийн дараа ордог. Харин Матай ном дээр энэ түүхийг өмнө бичсэн байна. Иесус эзэнтэй тэгээд сүм рүү орж хоёр дахь өдөр сүмийг цэвэрлсэн. Залбирлын гэр гэж нэрлэгдэх ёстой тэр газар нь юу болцсон байсан бэлээ? Худалдаа 8-ны төв болцсон байсан. Энэ бурханд мөргөл өргөдөг газар биш, харин мөнгө хүлдэх газар болцсон байсан. Иесус эзэн мөнгө хүлэгч нарын ширээг нь яадаг вүлээ? Хөмөрдөг штеп. Та нар миний энэ эцгийн өргөнөөс бүр гарцгаа гэж хөөж
уурлаа. Энэ бол залбирлын гэр гэж нэрлэгдэх ёстой газар болохоос биш те. Энэ худалдаа 8 яадаг те мөнгө хүлдэх газар биш. Бусдыг шулдаг биш газар биш. Тэгэд энд сүмд нэг юм сонирхолтой одоо те дүр зургийг эзэн Есүс Христ үзүүлчихэд тэгэд одоо өглөө нь хот руу буцах үедээ яасан гэж байна. Өглөө нь хот руу буцах үедээ Есүс яасан гэж байна. Унштай та Бурхны үгээс л үг сонсон шүү, харна шүү. Миний үгээс илүүтэй энэ Бурхны үг танд үг хэлэх бол. Өглөө нь хот руу буцах үед тэр үлсчээ гэсэн маа. Үлсэн үнд юу хэрэгтэй? Тоогоол хэрэгтэй, идэх юм хэрэгтэй. Тэгээд замын хажууд хинжрийн ганц модыг хараад очицтал навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс инжирийн мод руу очсон зорилго нь юу байсан бэ? Тийм үлсэн учраас жимс идэх гээд очсон те. Бид нар нэг жимсний модноос жимс түгээлэдэл цаддаг хэсгийг мэдэхгүй л дээ. Тэгтэл иддэг те. Жимс хараад, жимсний мод хараад тийм жимс байгаа гэдэг. Инжирийн мод тодорхой цагт навчин оргодог. Тэр нэг тодорхой цагтаа байхгүй, тодорхой улиралд навчин оргодог. Тэр улирал нь бүрэн гүйцэд те босон тохиолдолд инжирийн модноос навч ургадаг. Навч ургахтаа зэрэгцээд юу ургасан байх ёстой байдаг вэ гэхээр навч жимс хоёр хамтдаа ургадаг. Есүс эзэн магадгүй хараад те навчин ургацсан байгаа мод руу очиод жимс идэх гээд очив. Тэгтэл навчин ургасан хэрнээ харин модонд жимс байгаагүй. Хугацаа нь аль хэдийнэ болцсон байсан. Аль хэдийнэ өнөөгийн манай Улаанбаатарчууд монголоор бол 8 сард те жимс ургаад эхэлсэн байдаг шүү дээ. Бид 8 сараас эхлээл эртхэн түүхгүй бол 8 сарын сүүл ихэд алга болчдөг те. 8 сар болсон байсан. Жимс аль хэдийнэ ургах цаг нь болсон байсан. Навчин харин ургасан байсан. Тэгээ Есүс эзэн очиход жимс ургаагүй. Есүс тэр модонд те чамд үр жимс хизээж буурга гэхэд тэр даруй инжирийн мод угаач. Яагаад ингэж хэлж байгаа юм болоо? Инжирийн мод Есүст ямар буруу юм хийсэн юм бэ? Ер нь ямар буруутай юм? Жимс ургуулаагүй инжирийн мод те жимс ургаагүй байгаа тэр инжирийн мод Есүстийг ямар буруу юм хийсэн болоод Есүс тэр модыг харааж тэр модыг ухааруулж байгаа. Есүс яг энэ зүйлээрээ юдэчүүдэд хандаж тэдэнтэй нэг зүйлийг ойлгуулахыг хүссэн. Тэр нь миний дөө ихэнд ярьдаг аав хоёрын төгтөй яг адилхан. Юдэчүүд эзнээс олон нэгүслийг төрүүлж авсан. Юдэчүүд эзнээс олон ивэл өрөөлүүдийг төрүүлж авсан. Тэгсэн хэрнээ итгэлийн замаар алхахыг хүсээгүй. Итгэлийн замаар алхаагүй. Харин зүгээр л нэг шашинлаг амьдралаар амьдарч байна. Аль хэдийнэ үр жимс гарах цаг нь тааны хувьд болцсон байгаа гэдгийг тэднэрт ойлгуулахыг хүссэн юм. Тэл улирал нь болчоод хахад аль хэдийнэ хугацаанд болчоод хахад үр жимс гарахгүй байна гэж тэд зэмлсэн байна. Есүсийн бидний эзэн бидний итгэдэг Есүс эзний хандлага ерөнтэй одоо байр суурь ийм байна. Эзэн жимс гаргадаггүй хүнийг таалдаггүй. Эзэн өсдөггүй хүнийг таалдаггүй. Цаг нь болчоод ах чинь жимс ургуулахгүй байгаа хүнийг эзэн таалахгүй. Тэгээ бид нар юу гэж ойлгох юм? Бид нар одоо магадгүй зуглаан дээрээ 5 жил 10 жилдээ эзэнд итгээд хэдэн жил болж байгаа юм те. Тэгээ хангалттай жимс гарах хугацаа. Библийн дагуу бол бүр хангалттай хугацаа. Тэгтэл биднээс хэр хэмжээний жимс ургасан бэ? Нэг л сайхан навчилсан хүмүүс яваад байна уу? Ахын харахад те айгүй сайхан гоё ногоо навчтай хүмүүс. Би Христ итгэгч. Бурхны үгийг гоё фэйсбүүк дээр постлол. Би Христ итгэгч. Ангийнхандаа хэлдэг, ажлынхандаа хэлдэг. Хүмүүс таныг мэддэг. Айгүй сайхан навчтай те. Христэд итгэгч гэсэн нэг ногоо навч ургуулсан байна. Гой саглаацсан байж болно. Танд тэр навчийн сөхөөд үсэх үед доор нь жимс байна. Юдэчүүдэд хандаж хэлсэн тэр үг яг өнөөдөр биднэрт хэлж байгаа юм шиг надад адилхан санагдчихаа. Юу гэхээр аль хэдийн жимс гаргах цаг болчоод хахад биднээс яагаад жимс гарахгүй байгаа вэ? Бид нэр өнгөрсөн 7 хоногт те жимс гаргах тухай үз, тийм үү? Ялгаат сүнсний үр жимс гаргах тухай. Тэгээ энэ жимс гарахтаа бид өөрсдийнхөө учрыг гаргадгүй маа гэдэг тухай бас үз.
Бид нар эзэн Есүс Христос олон ивэл өрөөлийг авсан шүү дээ. Та авсан уу? Та авсан гэж бодож байна уу? Бид нар итгэж биш хүмүүсээс юугаар ялгаатай байгаа? Бид нар Бурханаа мэдхүүн тэр үн цэнтэй тэр гайхамшигтай нэгүслийг бид нар авсан хүмүүс. Бид нар тэрнээс бүр хамаагүй төгөлж алхаж байгаа хүмүүс. Тэр яагаад биднээс жимс гарахгүй байна? Айгуу сонирхолтой зүйлтэй холбож хэлсэн. Усан үзмийн модыг, инженерийн модыг хараасны дараа юу болсныг хэдүүлээ хамтдаа харъя. Шавнар нь үүнийг хараад мэл гайхаж те энэ инженерийн мод яаж ийм хурдан ухаарав гэж. Шавнар юуны тухай бодсон бэ гэхээр модны тухай л бодсон. Юу вэ? Гэхдээ бид нар мэдж байгаа эзэн Есүс Христ үгээ хэлэхэд л далайн шуурга нам. Эзэн Есүс Христ үгээ хэлэхэд л усыг дарсуулдаг. Эзэн Есүс Христ үгээ хэлэхэд л өгсөн Лазар бошноосоо гарч ирсэн. Тэр харсан өдгийн гэрчнэр бид нар ч гэсэн эзэн Есүс Христийн үгээс болж амьдралтаа олон нэгүслийг авсан баг. Та тэрийг иргэн нэг санаарай. Та ямар ивэл нэгүст өөрийнхөө амьдрал дээр өөрчилж чадахгүй байсан тэр ямар өөрчлөлтүүдийг хийсэн тэр гайхамшгүүдийг та өөрийнхөө амьдралд амссан. Таны залбиралд эзэн яаж хариулсан? Тэр болгоныг та бодоор. Тэгээд эцтэй эзний олон гайхамшиг харсан ч гэсэн тэд нэр инженерийн модон талаа анхаарлаа тавьсан. Энэ инженерийн мод яаж юм урд ухаарч юу? Юу болчихв? Гайхацгааж. Харин Есүс эзэн тэр инженерийн модны тухай ярих биш. Шал өөр зүйлийн тухай ярьсан. Есүс тэдэнд хариулан үннээр би та нарт хэлье. Та нар итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инженерийн модон тохиолдсныг үлдэх байтугай энэ ууланд ч хүртэл дээш өргөдөж тэнгист хаягдж гэж хэлэхэд энэ нь биелэх болно гэж хэлсэн. Энэ инженерийн модны ухаарал, энэ инженерийн модын жимсгүй байгаа байдал нэтгэлтэй яг ямар хамаатай. Идэвчүүд бурхан итгэхийг сонгоогүй. Тийм биз? Зөвхөн хүмүүс сонгосон. Бид нэр олноороо Иесусыг хаана гэж хүлээн авсан ч гэсэн бурханд итгээд бурханы дагах замыг идэвчүүдээс бол зөвхөн хүмүүс л биелүүлсэн. Тэгээ энэ нөхцөл байдлыг нь харахтаа тэдний нөхцөл байдлыг эзэн Иесус Христ ингэж ойлгох гэж оролцсон. Түрүүнд алхаж байгаа хэрнээ. Бурханаас төрүүлж нэгүслийг хүртсэн хэрнээ. Олон ивэл өрөөлийг та нар төрүүлж авсан хэрнээ. Энэ нөхцөл байдал яг юм. Та нар итгэлээрээ хандж чадахгүй байна. Итгэлээрээ нам хүлээн авч чадахгүй байна. Итгэлээрээ миний төлөө алхаж чадахгүй байна. Итгэлээрээ амьдрч чадахгүй байна гэж зүйлсэн. Жимс гарахгүй байгаа байдал юу вэ? Хэдийгээр навч ургасан ч гэсэн жимс гарахгүй байх боломжтой гэдэг. Та суглаанд яваа сайхан навч ургуулаа л гэж болно. Гэтэ биднээс навчнаас илүү жимс хэрэгтэй. Жимс ургуулахыг бурхан хүсэж байна. Тэгээ энэ жимс өөрөө итгэлийн амьдралаар явах үед урах бол. Итгэлээр алхах үед урах бол. Тэр Авраамыг мэднэ шүү дээ, тий? Авраамд ямар итгэл байв? Би гайхдаг байхгүй юу? Авраам үнэхээр болцолгүйгээр эзэнд итгэсэн. Ямар ч болцол. Нөхцөл байдал бол тэс өөр. Нас нилээн тий? Одоо манай өнөө монголчуудын насаар бол нилээн тий? Ахмад нас руугаа орсон. Насандаа эзэн дуудагдсан. Тэгээ бурхан түүнд юу хэлсэн бэхээр чи их нутаг төрөл төгсөд төрөл садангаа орхиод миний чамд зааж өгөх газарлаа юу? Тэгээ би чамааг те би чамд газар нутгийг өгнө. Би чамаас бүр агуу үндэснийг бий болгоно гэж. Тийм амлалтыг бурхан өгсөн. Тэгээ Авраам тэрийг сонсонгуудаа яагаад ч гараа явчихаа. Итгэлээр. Тэгээ тэнд очих гэж хэдэн жилийг зарцуулсан гэж бодож байна та. 30 орчим жилийг зарцуулсан. Бурханы амлалтанд хүрэх гэж. Гэтэ тэр бурханы амлалт нь Авраам ганцхан хүүхдээр л ирсэн шүү дээ. Газар нутгийг зүгээр л харуулсан. Авраам тэнд орж суугаав. Гэтэ бурхан Авраамд амлалтаа биелүүлсэн. Авраамыг итгэлээрээ хийсэн байхгүй. Одоо жишээлбэл бид нар одоо залбиралдаа хэр итгэдэг, итгэлээрээ хэр алхах юм ба. Бурхан те би чамайг өрөөмөр. Би чамайг агуу болгомоор.
Харин чи миний төлөө яваач гэж хэлэх үед нь бид нэр би болоогүй. Эхлээд би бэлддэг. Эхлээд би бэлэн болно. Эхлээд би суралцсан. Эхлээд би амьдралаа төхнүүлээдхий. Эхлээд би нэг жоохон байр суурьтай болоодхий. Эхлээд би нэг ингээдхий. Эхлээд би энийгээ дуусгаадхий. Эхлээд би тэрийгээ дуусгаадхий. Эхчээ дараа нь би гарыг гэж явал итгэлийн үйлчлэл биш. Хэрвээ бурхандаа ямар нэгэн байдлаар юу ч хамаагүй хэлэх үед та түүнийг зүгээр яг тэр дороо итгэлийн үйлдэл хийх юм бол энэ итгэлийн үйлдэл, энэ итгэлийн амьдрал байна. Надад яг миний хувьд нэг тийм сонирхолтой зүйлийг ойлгуулсан. Тэр нь юу вэ гэхээр надад агуу том мөрөөдлийг аль хэдийн өгсөн л дөө. Тэгээ би болохоор тэр мөрөөдөлтөө би өөрийгөө яаж бэлддэг гэж надад энийг буруу гэж хэлсэн байхгүй. Миний бодол юу байсан бэ гэхээр нэг тийм боломжтой үе гарч ирнэ. Тэ нэг тийм үе хаалга нэгдэнэ. За тэнгуут нь л би хөдөлж эхлэе та. Хин нэгэнтэй намайг холбож өгнө. Ямар нэгэн сурах чимээ дуултна. Тэнгуут нь л би өөрийгөө бэлтэж эхлэе та. Агуу үйлсээ хийхин тулд гэж би бодсон. Тэгэл харин бурхан надаас хүсэж байгаа итгэлийнхаа үйлсийг харин надад яг өөр ойлгосон. Тэр нь юу вэ гэхээр чи эхлээд өөрийгөө бэлэн болгох хэрэгтэй. Чи бэлэн болсон цагт би чамд чиний өмнө зүйлийг тавих болно. Би болохоор нэг юм ингээ зах нь харагдсан гот би эхлэх гээд энэ яг болцсон юм байна. Одоо би эхлэх юм байна гэж би тэгж бодоод байгаа байхгүй. Логикоор бодохоор өөрийнхөө нөхцөл байдал дундаа би тэгж тарж. Тэгэл бурхан тэгж харахгүй байна. Чи юу ч харагдахгүй байсан чи өөрийгөө тэрний төлөө бэлд. Ирээдүйд ирэх зүйлийн төлөө чи бэлэн байх хэрэгтэй. Харин чи бэлэн болсон цагт тэр чи ирэх болно гэж хэлж. Энэ өөрөө итгэлийн амьдрал. Итгэлийн амьдралаар явж байгаа олон хүмүүс яг надтай адилхан ийм бодолтой байж магадгүй гэж би бодсон. Нэг зүйлийн зах нь харагдахаар би хөдлөе доо. Хүн илгээвэл би дагалдуулъя да. Яг нэг хүн баттай намайг олдох юм бол би тэр хүнийг дагалдуулъя да. За нэг өөр ширнийхээ асуудлаас гараадах тий. Нэг жоохон нэг энэ юмнууд ингээ жоохон намжиг нэг проблемууд жоохон дуусах. Тэгэхээр л нэг энэ цуглааны үйлчлэлийг жоохон орё доо. Харин бурхан юу гэж хэлж байгаа гэхээр чи надад итгээд хөдлөх тухай ярьж байна. Нэг илгээлтээр явах дуудлагатай байна тий. Саяхан нэг багштаас нэг толгой зогтол нэг үг сонссон. Тэр нь юу вэ гэхээр чуулган дарихтай холбоотой юм ярьжсэн бохгүй. Чуулган дарихтай холбоотой. Тэгээд чуулган дарих чинь те доор хаяж те ядчил цуглах байр хэрэгтэй. Тэгээд мөнгө төгрөг хэрэгтэй. Тэгэл гитар хөгжим авах хэрэгтэй. Ядаж эхэлж байгаа бол те. Яад ингээл те ингээд ийм зүйлтэй байж чуулган дарих гэдэг бас тийм амар ажил биш байна гэж би ярьсан бохгүй. Гэсэн чинь түг чи те чиний бүх зүйл чинь бэлэн болцсон байх юм бол чиний итгэл чинь хаана вэ? Энэ чуулган дарих гэдэг чинь итгэлээр хийдэг ажил болохоос биш. Бүх зүйл бэлэн болцсон байхад тарьдаг ажил юм уу? Надад бүр толгойн донг гэдэл хийсэн. Чи итгэлээр эхлэх хэрэгтэй. Магадгүй чи гэрээс эхлэх хэрэгтэй. Зүгээр л гэртээ цуглуулад эхлэх хэрэгтэй. Тэгээд итгэлээр эхлэх үед чинь бурхан дараагийн үйл хаалгуудыг нээд юм. Бүх зүйл бэлэн болцсны хойно чи тийшээгээ орно гэж байхгүй. Энэ үд итгэлийн үйлдэл биш гэж надад. Тэгэхээр бидний яг үр жимс гарахгүй яг энэ мод шиг байгаа байдал, яг нэмжлийн мод шиг байгаа байдал яг энэтэй холбоотой гэж Есүс хэлж байгаа. Тэгээ дараа нь үүнийг батлах те түүхийг хоёр хүүгийн тухай сургаалт зөвлөлөө. Дараа нь нойлоггүй түрээслэгч нар гэдэг те нэг гачигтай сургаалт зөвлөлүүдээр дамжуулж хийсэн. Тэгээд нэр нь юу хэлээд байгаа вэ гэхээр эзний нэгүслийг төрүүлж мэдчихэд төрүүлж хүртчихэд залхуу байгаа хүмүүсийн тухай л ярьж байгаа. Итгэхгүй байгаа хүмүүсийн тухай ярьж байгаа. Өөрчлөлт тийм удаан явагддаг зүйл гэж бодож байгаа бол би тэрний эсрэг байдаг хүн л дээ. Итгэлийн өсөлт удаан явагддаг бол би тэрийг худлаа гэж хэлнэ л дээ. Яагаад гэхээр би өөрийнхөө амьдралаар туулсан байхгүй. Би залхуу байх үед, би бурхныг хаахгүй байх үед итгэлийн амьдрал асар удаан байсан. Харин би бурхныг эргэлхийлэх шийдвэрийг гаргаад би бурхныг эргэлхийлж эхлэх үед итгэлийн амьдралын өсөлт асар хурдан болсон. Бурхан зүгээр богино хугацаанд өөрийнхөө үгээр дамжуулаад өөр намайг шинжилж байгааг би харсан. Бүрэн гүйцэд болоогүй л эзэн дээр очих хүртлээр хэлбэршин хүн хинч байсан гэх баг. Тэгэхээр энэ дунд итгэлийн үйлдэл маань тэгвэл хаана байх юм бэ?
Таны итгэлийн үйлдэлчийг хаана вэ? За нэг бүх юм бүрэлдэн тогтохоор нэг цуглаандаа явъя да. Одоо ч яаж ийм нөхцөл байдал би цуглаандаа явах юм бэ гэж бодож байна уу? Бурханд үйлчлэх, илгээлтээр явах, чуулган дайрах, хин нэгнийг дагалдуулах, хин нэгэнд өгөхөмтэй байх хүртэл энэ хамаатай шүү дээ. Гэхдээ хоолтой, идэх хоолтой. Би энэ өөрийнхөө л идэх хоолтой гэж би бос яаж туслах вэ гэж бодж үйл итгэлийн үйлдэл биш. Харин Есүс юу гэсэн бэ гэхээр хоёр цамцаг бол нэг нь өгөрөөл гэж. Тэгээ бид нар яг ийм итгэлийн амьдрал гэдэг чинь итгэлийн амьдрал шүү дээ. Бид нар яг энэ Бурхны дотор итгэлээр алхах үед бидний амьдралаас үр жимс гарах бол. Би тань нэг 3 чухал хэд хэдэн чухал ишлэлүүдийг харуулж сануулмаар байна. Эзэн бидний итгэлийн амьдралаар үнэхээр амьдраасаа гэдгийг хүсэж байгаа. Бид итгэлийн замаар яваад л байдаг те. Харин бидний амьдралд те тэр навчс нь нугаж үр жимс хэдийнэ гарах хугацаанд болчихсон юм шиг үстэй. Харин аль хэдийнэ болчиход байхад биднээс үр жимс гарахгүй байгаа юм шиг үстэй гэдгийг та өөртөө анализ дүгнэлт хийгээрэй. Өөрсдөө иргэнийг хараарай гэж би таныг хүсэж байна. Бурхны үгийн дагуу Бурхны үгээр л хараарай. Өөрийнхөө ойлголтоор биш. Өөрийнхөө ойлголтоор бол өөрийгөө өмөрч магадгүй те. Би чи ийм тийм гэл те. Нөхцөл байдлаас шүүж явал аль өөрийгөө хамгаалж өмгөөлж байгаагаа те. Тэр нэг худлаа гэлтгансан үгсүүдийг өөрийгөө хамгаалах те. Арьсан хамгаалах боломж болгож бид нар ашигладаг. Бид нар тиймээс бол дөрөв хүмүүс байхгүй. Харин та яг эзний үгэнд дагуу өөрийгөө хараарай. Бурхны үг ингэж хэлж байгаа юм байна. Харин тэгвэл миний амьдрал яг энэ үгийн хажууд зэрэгцүүлээ тавихад ийм байна уу гэдэг та өөрөө мэднэ. Еврей номын 3:12 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн байна. Ах トゥ нараа та нараас хэн нэг нь ёрын итгэлгүй зүрхтэй байж амьд Бурхнаас салахгүй хэмээн болгоомжлоорой гэсэн. Бидний дунд ёрын зүрх, муу бодол, итгэлгүй бодол бидний дунд байх үед бид эзнээс салах магадaltaй байдаг. Энэ Христ итгэгч хүмүүст хэлж байгаа үг шүү дээ. Христ итгэсэн еврейчүүдэд л хандаж бичсэн цагтаа шүү дээ. Христ итгэдэггүй хандаж хүмүүс хандаж бичсэн цагтал биш. Тэр чуулганаас бид нэр хүндэрдэг, Бурхнаас хүндэрдэг, үйлчлэлээс хүндэрдэг. Яа тийм те бүр эзнээсээ холдоо явдаг. Бодит кейс тийм үстэй. Яагаад ингэж байгаа? Бидний зүрхэнд итгэл байхгүй учраас бид нар явж байгаа. Бид нар Бурханд найдвар тавьж чадахгүй байгаа учраас бид нар тэр хэмжээний үйлдэлийг гаргаж, тэр хэмжээний зориултыг гаргаж, тэр хэмжээний итгэлийг биднээс гарахгүй байгаа. Тэгээд эхлэхээр биднийг сатан хулгайлдаг. Болохгүй байгаа үстэй. Тийм болохгүй байгаа үстэй. Шууд ингэж хэлэхгүй ч гэсэн бидний нөхцөл байдлаар дамжуулаад. Харин та нар Бурхнаасаа холдож салахаас болгоомжлоорой гэж Еврей номд биднэрт анхааруулж хэлсэн. Дараагийн нэг анхааруулж хэлсэн. Маш олон анхааруул байгаа. Хэд хэдийг бид урдъя. Дараагийн нэг анхааруулж хэлсэн үг нь бол Яаков номын 6-аас 7 дугаар, 1-6-аас 7 дугаар ишлэлдэр байна. Би эндээс уншия. Урдас гарнаа та бүхэн хараарай. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээр байгаагэ. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар тугдсан давлгаалах тэнгисийн долгио мэт. Ажээ тийм хүн эснээс юм аавна гэж бүү санаг. Итгэлгүй хүнд боломжгүй. Итгэлтэй хүнд боломжтой. Таны итгэлээр өсөхгүй хүртэл таны итгэлтэй ч хамаатай байхгүй юу? Та зүгээр ээж байгаа итгэлээр өснө гэж бодож байна. Үгүй. Та бид итгэлийн үйлсийг хийж, итгэлийн үйлдэлийг хийж, итгэлийн шийдвэрүүдийг гаргаж иж бид итгэлээр өсдөг. Та зүгээр цуглаанд ирээд суугаа явж байхдаа та итгэлээр өснө гэвэл асар удаан байх бол. Өнөөгийн чуулганы нэг алдаа гэж хэлж болох нэг зүйл нь юу вэ гэхээр бас буруу ойлголт гэж хэлж болох нэг зүйл юу вэ гэхээр би зүгээр тэгж бодож байна. Бусад хүмүүс юу гэж хэлэхийг би мэдэхгүй. Надад санаа нийлэхгүй ч гэж болно. Бүтэнсээ өдрийг итгэлээр өсгөх цаг гэдээ буруу ойлгоцсон. Бүтэнсээ өдөр итгэлээр өсгөх цаг яг үнэндээ биш.
Бүтэнсээ өдөр бид нар хамтдаа Бурхандаа алдрыг өргөх цаг байх ёстой. Бурхандаа талархал, Бурхандаа мөрөглийг сүнсээр ба үннээр мөрөглийг өргөх тэр цаг байх ёстой. Бүтэнсээ өдөр ирээд цэнэглэгддэг цаг биш. Харин таны өдөр тутмынхаа амьдралдаа Бурхантайгаа уулзж байгаа тэр цаг чинь таныг жинхэнэ итгэлээрээ өсгөдөг цаг чинь байх ёстой. Тэр ивэл өрөөл, тэр нэгүсэл, тэр хайр, тэр итгэл, тэр зөвхт байдлаасаа тэр эзнээс авсан тэр ивэл өрөөлүүдээ та эзэнний өмнө бүтэнсээ өдөр ирээд асгадаг байх ёстой. Талархал болгож, алдсан бол гэмшил болгож, ухаал болгож. Энэ цаг бол эзний өдрийн өдгөл мөглөө цаг. Тэгэл бид нэр харамсалтай олон итгэлийн хүмүүс буруу ойлгож юу вэ гэхээр бүтэнсээ өдөрлөлтэй нэг бурхан үгээ хэлэх юм шиг, бус өдөр нь байхгүй юм шиг. Бурханыг зөвхөн бүтэнсээ өдрийн бурхан юм шиг андуурч. Үгүй. Өдөр тутамд чинь бурхан эзэн юу гэсэн Матай номын 28 дугаар бүлэг дээр би та нартай үеийн төгсгөл хүртэл хаа явсан газар чи хамт байх болно. Нийтэр ариун сүнс байгаа. Тэр сүнсээр биднээс сургагддаг. Тэр сүнсээр бидний сүнс хүчтэй болдог. Яагаад вэ гэхээр бидний сүнсэндээ өөрсдөө хүрч чадахгүй. Харин сүнсэнд хүрч чадах хүч нь ариун сүнсэнд байна. Сүнсийг өөрчлөх хүч нь ариун сүнсэнд байна. Тэгвэл энэ итгэлээс واخгүй юу? Нарийн дээр сонсох. Тэгээд тэр нь Христийн үгээр те. Христийн үгтэй хэр хамт байна? Тэр хэмжээгээр бидний итгэл өсөх болно. Дараагийн бидэнд сэрэмжлүүлсэн хэсэг бол юу вэ гэхээр Яаковын 2:17 дээр ингэж хэлсэн байна. Иймээс ч итгэл нь хэрэг үйлсхэ бол өөрөө өхмөл юм аа гэж хэлсэн. Бид нар итгэж гин гэж хэлэх амархан л да. Бидний хамгийн чадах амархан юм бол энэ аахгүй. Тийм би Христ итгэж штэ. Тийм би цуглаанд явдсан штэ. Тийм би Бурхан би Есүс Христэд итгэдэж штэ. Есүс Христ миний төлөө загалмаа дээр өгч амилж те одоо намайг мөнхөө ус руу мөнхөд авч явах тэр ирэх үгсэн тэр амьд эзэнд би итгэдэг штэ гэж хэлэх амархан. Энэ яагаад би амархан гэж нэхэр энэ өөрөө ойлголтын төвшөнд те бидний тархинд аюул амархан суучих боломжтой ойлголт баггүй юу? Гэхдээ энэ хэрвээ танд жинхэнэ итгэлээр холбогдсон чинь юугаар илэрдэг вэ гэхээр таны үйлсээр л илэрдэг. Энэ үг те үнэхээр таны эзэн мөн үү? Таны аврагч мөн үү гэдэг таны үйлсээр л илэрх болно. Та хин нэгнээс те хин нэгний өмнө Христийг гიშлэхдээ санаа зовж байгаа бол ичж байгаа бол та сайхан аюул сайхан ойлголттой байна л гэж би танд хэлнэ. Итгэлийн үйлс алга. Итгэлээрээ холбосон зүйл алга гэж би. Танаас те Библиэлд хэлж байгаа тэр өвөөмөр сэтгэл танаас гарахгүй байгаа бол айгүй сайхан итгэлийн ойлголттой хүн байна л гэж би дүгнэ. Библиэлд тэгж хэлж. Та энийг уучлахгүй байгаа бол та айгүй сайхан итгэлийн ойлголттой хүн байна. Та энийг туслахгүй байгаа бол та бусдын төлөө залбирахгүй байгаа бол та эзэнд амьдралаа даатахгүй байгаа бол та эзнэр амьдралаа өдөрдүүлэхгүй зөвхөн өөрөө өдөрдөж байгаа бол сонгуульч шийдвэрүүдээ Бурханаас асуухгүй байгаа бол та Библийн талаар айгүй сайн мэддэг, Бурханы талаар айгүй сайн ойлголттой л тийм зүгээр те. Есүсийг мэддэг хүн байна гэдэгтээ ялгаа байхгүй. Энд яг ингэж хэлсэн байхгүй. Тиймээс итгэл нь үйлсгүй бол өөрөө өхмөл, итгэл байхгүй гэсэн. Түүний дагуу үйлс гарч иж итгэл жинхэнэ итгэл болд юм а гэдэг. Биднэрт анхааруулж хэлсэн. Дараагийн чухал ишлэлийг харъя. За Дэдүүл номын харин биднэрт бас те эзэн сануулгынхаа хажуугаар авсан эзэн биднэрт бас урам зориг өгөх бас өгсүүд Библиэлд зөндөө байгаа. Сэтгэл найдвар өгөх өгсүүд Библиэлд зөндөө байна. Дэдүүл номын 31-ийн 6 дээр ингэж хэлсэн байна. Тууштай бөгөөд зоригтой байна. Чамтай хамт явдаг нэгэн бол Бурхан эзэн чинь юм аа. Бид нэр өөрсдөө амьдардаг ганцаараа юм шиг явдаг те. Бурхан биднэртэй хамт байхгүй юм шиг бид нар амьдарч байна. Энэ өөрөө итгэл байхгүй наахан дүүс. Харин Бурхан тантай хамт байгаа гэдэгт та итгэж. Бурхан тантай хаа явсан газар чи хамт байх. Хаа явсан газар чинь хамт байх. Тэгээд тэр тантай хамт явж байгаа тэр нэгэн бол чиний Бурхан эзэн гэж хэлж. Би байна. Тэр чамааг орхихгүй, мөн чамааг хаяхгүй учраас юунаас ч битээ хайгаараа, бүү боломдаараа, бүү имэгээрээ, бүү цочрдороо. Нөхцөл байдал, хүнд хэцүү нөхцөл байдал, адармаатай ойлгомжгүй янз бүрийн нөхцөл байдлууд ирэх болно. Энэ үедээ харин та итгэлээрээ Бурхан надтай хамт байгаа учраас би дийлэх бол, би ялах бол, би ард нь гарах бол.
нөхцөл байдал дуусах болно. Энэ шуурга намжих болно гэсэн итгэл танд байгаасаа гэж би хүсэж байна. Дараагийнх нь ишлэлийг хамтдаа харъя. Маш олон ишлүүд байгаа. Би хэдийн ишлэлийг л авсан. Саяны энэ үг хэнд хэлсэн үг гэж Мосед хэлсэн үг байхгүй. Одоо л харин Йошуад хэлсэн үгийг би уншиж байна. Мосегийн дагалдагч болох Йошуа. Йошуа номын 1-8 дугаар ишлэл дээр ер нь энэ үгийг хэлсэн. Тэгээ 9 дугаар ишлэл дээр нь юу гэсэн бэ гэхээр би чамд тушаасан босуу тууштай бөгөөд зоригтой бай. Уг нь бурхан бидэнд хэлдэг те. Итгэлийн замаар тууштай бөгөөд зоригтой. Би чамд үеийн төсөл хамт байх болно гэхэд л бид нэр итгэлгүйгээсээ болоод бурхан надад хамт байхгүй юм шиг салдаг, ундаг, тусдаг, халддаг, орхидог, гэм нүгэл рүүгээ эргэдэг. Сэтгэл готрол руугаа эргэдэг, итгэлгүй байдал руугаа эргэдэг, уруудан дороотол руугаа эргэдэг. Энэ дэлхийн санал болгож байгаа зүсэн бүрийн төр зургийн зүйлс рүү бид нэр эргэдэг. Харин эзэн Есүс Христ бидэнд хэлэхдээ би чам тушаасан бошоо тууштай бөгөөд зоригтой бай. Битгий зочирт, битгий шантар, хаа явсан газар чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэж хэлсэн. Исаи номын 41:10 дээр бас ингэж хэлсэн байна. Би чамтай хамт гэж хэлсэн. Ямар олон би чамтай хамт вэ? Бурхан би чамтай хамт л гэсэн үг, би чамтай хамт л гэсэн үг. Энэс цаашаа юм гэж байхгүй. Таныг хамгийн муу үедээ явж явах ч гэсэн бурхан тантай хамт л байна. Таныг хамгийн амжилттай оргил үедээ явсан ч гэсэн тэр үед бурхан тантай хамт л байна. Би чамтай хамт чи битгий. Би чиний бурхан, чи бүү юм ээ. Чамайг би тэнхрүүлнэ гэж амласан. Чамд би үнэхээр туслах болно гэж амласан. Иесус эзэн тэгж хэлсэн мэт. Би явна, харин та нарт туслагч ирэх бол. Бүхий л талаар тэр таныг өдөрдөн чиглүүлэн та нарт туслах болно гэж хэлсэн. Бидний доктор тэр Бурхны сүнс байгаа. Харин та үүнд тэр итгэлтэй байгаа. Харин та тэр Бурхны сүнсээр хэр өдөрдүүлдэг вэ? Тэгэх тоолонд танаас үр жимс гарах болно гэж бид сурсан. Хаяасан чамд үнэхээр туслан зүвтийн баруун мутраараа заавал чамайг би дэмнэнэ. Бидний унах үед эзэн биднэрт хүч нь болдог. Эзэн биднэрт тусалдаг, эзэн биднэрт хүчийг өгдөг. Харин та үүнд тэр итгэлтэй байгаа. Бидний эзэн бол ийм л эзэн. Та ганцаараа биш. Марк номын 9:23 дээр ингэж хэлсэн байна. Есүс түүнд та чаддаг бол гэв. Итгэлэгт нь бүх юм боломжтой гэж хэлсэн. Есүс дээр нэгэн хүүн өвдсөн эмэгтэй ирээд үгсэн бэхээр би таныг сонссон. Та ингэсэн та ийм зүйл хийх юм байна. Миний хүүхд ийм өвчтөө байна. Та чаддаг бол миний хүүхдийг эдгээгээд өгөөч гэж хэлсэн. Харин Есүс эзэн юу гэж тийм үнд юу гэж хариулдаг гэж чаддаг бол гэж хэлсэн үү гэж хариулдаг. Чаддаг та биш. Чи зүгээр итгэх юм бол тэр нь болох ёстой. Чаддагтаа биш, туршлагатаа биш. Чи зүгээр итгэхэд энэ нь болдох юм аа. Сая 2 хоногийн хугацаанд Эдмунд Чан гэдэг пастрын маш чухал конференцд оролцлоо. Айгүй олон чухал зүйлсүүдийг сурлаа. Тэгээ би эх 7 хоногоос зэгцэлж яагаад ерэн дээр сурсан чухал гэсэн сурсан зүйлсүүдээс бас эзнийг ойлгож дамжуулах болоо та бүхэнд. Тэгээ мань хүний хэлсэн нэг үг юу байсан бэ гэхээр зөндөө олон үг хэлсэн л дээ. Энэс нэг нь хэлье. Мань хүн чинь дэлхийд даяар алдартай юм бохгүй юу? Дэлхийд даяар өргөдөж залагдаал энэ тэнд конференц дээр те эзний үгийг тунхаглаад явж идэг тийм нэг хүн бохгүй юу? Ээл зүгээр те дэлхийд даяар хэрэн хисээл хаасаа үнэсээл явж идэг. Гэртээ баг байдаггүй. Баг зүгээр л онгоцон дотор амьдэрдэг тийм хүн бохгүй юу? Тэгээ нэг конференц дээр мань хүнд бурхан юу сануулсан бэ гэхээр номлох нь чи биш ээ гэдгийг маш сайн ойлгосон. Бурханы үгийг дамжуулдаг нь чи биш. Эрэг чинь чиний дотор байгаа сүнс юм аа гэж Библиэгээр сануулсан. Бид нэ чаддагтаа эзний үйлчлэл хийдэг гэж бодож байна. Үгүй. Би сурчаад эзний үйлчлэл рүү орно гэж бодож байна. Үгүй. Харин итгэлээрээ орно. 2019 онд надад 2018 оны сүүлд надад яг л ийм болсон. Эргэл пастор яваад өгсөн. Нөгөө пастор 11 сард нь Солонгос явна. Тэгээд одоо чи энэ цуулганд номлол хийгэрэй гинэ. Уучлаарай би юу яриад байгаа. Надад намайг бэлжижсэн бол би номломоор байна шүү дээ, тий. Би чадахгүй л гэж пасторт би хэлсэн. Би чадахгүй байхгүй юу да. Би чадахгүй. Надад ямар ч туршлага байгаагүй. Тэгээд өсвөрийн цуглаан дээр нэг хэдэн үг дамжуулсан туршлага байсан. Надад өөр туршлага байгаагүй. Цөөхөн хэдэн номлолын туршлага надад байсан.
Тэгээ би явна одоо тэгээд би явахаар угаасаа чийл үлдэнэ гэдэг над дээр шууд ингэж байгаа байхгүй. Тэгээ би харин яг тухайд өөрийнхөө байр суурь за уучлаарай би чадахгүй л гэж хэлсэн юм бол. Гэхдээ энэ донд миний зөв тэмцэлтээс нэг юм нь бурхан надад итгэлийг өгөөд байсан байхгүй яагаад чи чадахгүй гэж хэлсэн үгэндээ би заримдаа харамсаад байгаа юм шиг те би чадахгүй гэж хэлсэндээ би заримдаа би буруу хэлсэн юм шиг надад яагаад чи л нэг юм ингэ дотроос ингэ бүр ятгаад байсан намайг ятгаад байсан. Тэгээ тэнд итгэл ажиллаж байсныг би мэдээгүй. Тэнд бурхан ажиллаж байсныг би мэдээгүй. Тэгээ угаасаа пастор явсан л та ер нь бол хүчээр явсан л та. Тэгэл яг би за тэгээд би нөгөө л нэг аргаараа нөгөө л нэг сурсан аргаа би ашигласан байхгүй. Бурхан минь би угаасаа чаддгүй та мэдж байгаа. Харин би тань найдаа. Библийн сургуульд байхдаа би энэ аргыг сурсан байхгүй. Бурхан найдахаар би сурсан. Зэрэгт байхдаа үүнээс өмнө зэрэгт байхдаа би бас бурхан найдах гэж юу гэдгийг би сурсан. Би нөгөө сурсан арга ашигласан. Бурхан би чадахгүй та мэдчихэ. Харин та надад туслал би чадах байхаа. Бас байхаа гэдэг тий бас итгэхгүй байгаад байх. Гэтэ та надад туслаарай. Тэгээ би итгэлээрээ хийсэн. Тэгээ би сайн муу хийсэн муу үсэн гэдгийг чуулган хэлэх бах. Ашгүй бол бас бурхан хэлэх бах. Тэгээ би өөрийгөө тэгж хэлж чадахгүй. Гэтэ ямар ч үсэн би одоо ингээд өдийг хүртэлтэй тэр цагаас хойш би ингээд эзний хөвгд амжуулаад явж байгаа талархаж байгаа. Тэгээ би сурсан бахтаа ороогүй л дээ. Бурхан надад итгэлээ өгсөн. Би чамайг дуудсан босвол гэж хэлж. Би чамайг дуудсан бахад чи юу ярих гээд. Чи хийхгүй те би хийдэг. Би чамайг дуудсан учраас би чамайг дэмнэ би чам туслана л гэж хэлж. Бид нэр эзний үгэнд ийм итгэлтэй хандах хэрэгтэй. Чаддаг бодлого харин итгэдэгт нь бүх зүйл боломжтой юмаа гэж эзний үг хэлсэн. Та нөгөө зүрхэндээ хадгалж аваарай. Эцэст нь би нэг ишлэл хэлээд тэгээд 3 зүйлийг хэлээд дуусгая. Марк 11:24 дээр бас ингэж хэлсэн байна. Ийм учраас би танаас хэлье. Та нар юуны төлөө залбирангуйн түүнийг авсан гэдэгтээ итгэхтэн тэгвэл тэр чинь ёсоор болно. Гайхалтай үг тий. Бид нэр залбиралдаа итгэдэггүй те заримдаа. Урхан минь туслаараа ингээрээ над ийм бариулан байна да гэчихэд шал үзүүлэхийг явчихдаг те. За яах вэ? Энийг яаж болгох вэ? Нөгөө бурхан биелүүлнэ гэдгийг таг мартцсан. Өөрөө биелүү. За яах вэ? За хинээс яах вэ? Яах вэ? Над чинь хэн байдаг вүлээ? Нөөс бололцоогоо хараад явж өгч. Тэгэл эзэн Есүс Христ энэ тарин хэлэхдээ юу гэсэн бэхээр залбиралдаа итгэх тухай юм ярьж байгаа. Чи тэр залбирсан авсан гэдэгтээ чи зүгээр итгэж. Тэгээ тэр чинь ёсоор болноо. Итгэл өөрөө ийм хүч байгаа итгэл. Харин чи авсан гэдэгтээ итгэхгүй за хэн байдаг вүлээ? Гэх юм бол уучлаарай. Эргэлзэгч нэг нь салхиар туугдан давалгалах тэнгисийн долгион адил тийм хүн эзнээс юм авна гэж бүү сана гэсэн энэ үгийг л таах болно. Харин та залбиралдаа итгэх үед юу аавна гэж? Таны залбирал ёсоор болно. Үүнийг бурхан хийдэг. Яагаад вэ гэхээр бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй гэж Лук номын 2 дугаар бүлэг дээр хэлсэн. Нэгч байхгүй. Та хажуудаа байгаа хүнд хэлэхгүй бурханд боломжгүй зүйл гэж нэгч байхгүй. Түүнтэй адилхан ахад хэлэхгүй итгэдэг хүнд боломжгүй зүйл гэж байхгүй. Бурхан хийд юм аа. Хануус минь бидний амьдрал үр жимстэй эзний өмнө үнэхээр амьдрах хэрэгцээ бидний амьдрал байна. Бидний чуулган үр жимс гаргах хэрэгцээ байна. Бид яаж гаргах вэ? Энэ нь хувь хүн таны итгэлээс сахилах хотоос хамаарна. Та бурхны үгэнд хэр итгэмжтэй хандж байгаагаас хамаарна. Та бурхандаа хэр дуулууртай амьдарч байгаагаас, та бурхандаа хэр итгэлтэй байгаагаас хамаарна. Та дотор чинь нэг хэцүү зүйл бодож байна. Би чадахгүй байна гэж. Над хэцүү байна гэж бодогдож байна уу? Би чадах болов. Та чадахгүй. Хариулт нь. Би чадахгүй. Хариулт нь баггүй. Энэ үүнээс цааш нэг үг байгаа. Бурхан дуудсан учраас бурхан чадна гэдэг. Энийг бидэнд итгэлээр хүлээж авах хэрэгтэй. Олон удаатай бид нар салж чадахгүй, ингэж чадахгүй, тэгж чадахгүй гэж бодож. Би чадахгүй. Үнэн. Харин бурхан чадна. Тэлийн амьдралд бидэнтэй хамт явах бурхан байна. Бидний төлөө зуршлан ууж байгаа. Биднийг өдөр шөнөгүй өмгөөлж байгаа эзэн Есүс Христ байна. Бурхны баруун гарталд суугаад бидэнтэй хувийн төгсгөл хүртэл хамт байх. Бурхны сүнс бидэнтэй хамт байна. Энэ ямар их нэгүсэл вэ? Энэ ямар их ивэл вэ? Тавны талаар бодож үзсэн.
Бид энэ гурван чухал зүйлийг сануулъя. Бурхны үг амлалтанд итгэн итгэлээрээ шийдвэр гаргаад түүнийхээ араас яваарай. Таныг нэгдүгээр сурах хэрэгтэй. Энэ үгээс. Хоёрдугаарт залбирсан залбиралтаа итгэж Бурханаас эрен хайж та алхдаг хүн байх. Гуравдугаарт нь бид Бурхны өгсөн боломж цаг хугацааг дэмий бөөрөөрэй. Жимс гаргах хугацаа болсон бол та жимс гаргах тэр хугацаанд та танаас жимс гарах болтугай. Та энэ амьдралын төлөө яваарай. Бурхан эзэнтэйгээ холбогдож би чадахгүй харин эзэн миний төрөж чадах учраас надаас гардаг зүйл биш. Харин Бурхан намайг дууцсан учраас Бурхан чаддаг юм аа гэдэг. Энэ итгэлээр та эзний өмнө шийдвэртэйгээр амьдраарай гэж хүсэж байна. Хамтаа залбирцгаая. Тэгээ би танд сая зөндөө олон Бурханы үгийг санууллаа. Харин та яг энэ Бурханы үгийг итгэлтэйгээ холбооч. Еврей номон дээр ингэж хэлсэн. Тэд нэр амлагдсан газар руу ороогүй шалтгаан нь Бурханы хэлэгдсэн үгийг итгэлтэйгээ холбоогүй учраас юм гэж хэлсэн. Бурханы хэлэгдсэн үг итгэлтэйгээ холбохгүй бол бидний амьдрал ямар ч үр жимс авчрахгүй. Үг амьлахгүй, бидний дотор орж амьлахгүй. Үг зүгээр мэдээлэл болох болно. Харин тийм учраас та итгэлтэйгээ эдгээр үгсийг холбоосоо гэж би хүсэж байна. Тэ хамтаа залбирцгаая.